Ер нь бол ингээнээр хэлбэл би одоо завгүй, сагун зах зээлийн мэдгүй, сагун тайлан мэдгүй, аль бонд дефолт риск болох гэслийн тодорхойлж чадахгүй, магадгүй аль хувьцаа өсөхийг тодорхойлж чадахгүй салбарын бос хүн. Гэхдээ би хөргийн зах зээл дээрээс мөнгө хиймээр байна гэж байгаа тохиолдолд тухайн санд мөнгөө байршуулад мэргэжлийн мөндөнд даатгаж явдаг. За нөгөө талд хамгийн гол нь компани бонд буюу одоо хөрөнгө оруулалтын сангийн дийлэх хувь, позицийн дийлэх хувийг бүрдүүлж байгаа 70% буюу 50 тэрбум дээр нь бондын багц байхад. За хэд хэдэн төрлийн бондууд байгаа. Яг одоо байгаа 1500 төгрөгийн бодит үнцэнтэй зүйлийг 905 төгрөгөөр худалдаж авч байгаа буюу undervalued байгаа учраас та магадгүй сан 200 тэрбум дээр задарсан ч тэр магадгүй одоо үгүй 150 тэрбум буюу таны одоо 900 авсан зүйл маань 3200 дээр задрахад бол таны жилийн өгөөжийг ингээд уруулаа тооцоод үзвэл аль ч талдаа 20%-ээс дээш өгөөжтэй гарахаар тооцоолтой байгаа. Яг л сан маань 31 онд цэвэр хөнгөн үнцээр л татан богд. За одоо энэ дээр юу болох вэ гэхээр сан жишээлбэл 2031 онд татан богдох гад магадгүй одоо илээ 3000 ч юм уу 3200 ч юм уу магадгүй 2800 3500 ч юм уу тухайн аж дээр цэвэр хөнгөн үнц нь очлоо гэж бодоход бол татан богдох хугацаа дөхөх тусам за нөгөө 2031 он чинь ойртох тусам арилжааны ашвал мөнгө бол нийлэх нь ойлгомжтой. За өнөөдрийн дугаар дээр хэдүүлээ хөрөнгө оруулалтын боломжийн талаар буюу зах зээл дээр харьцангуй хямд үнэлэгдээд байгаа нэгэн хөрөнгө оруулалтын хэрэгслийн талаар ярилцсан. За энэ бол мандал ирээдүйн өсөлт хөрөнгө оруулалтын сан буюу бирж дээр MFG ticker-тэй яг одоо арилжаалагч байгаа гэсэн үг. За өнөөдөр нийт 3 слайд бэлтгэсэн байгаа дах. За эхний өрөөнд бол тухайн сангийн ерөнхий мэдээллүүдийг хүргэн мөн хөрөнгө оруулалтын сангийн онцлог давуу талыг танд мэдээлэл хүргээд яг одоогийн байдлаарх MFG-гийн хөрөнгө оруулалтын позиц портфолио задраг хэдлээ харнаа. За цаашлаад хамгийн гол нь буюу тухайн хөрөнгө оруулалтын сангийн бирж дээрх арилжааны хаш. За нөгөө талд хөрөнгө оруулалтыг харах хэрэгтэй хамгийн гол цэвэр хөрөнгийн үнцний өөрчлөлт болон тэдгээрийн бодит үнцний зөрүү буюу яагаад би танд хөрөнгө оруулалтын зөвлөмж гэж хэлээд байгаа. Яагаад тухайн санг value хөрөнгө оруулалт гэж санал болгож байгаа үнэлээ танд тайлбарлана гэсэн үг. За мэдээж үргэлжлүүлээд тухайн сангийн эх жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын одоо өгөөжийн төлөвлөгөөг товч танилцуулаад эцэст нь танд хөрөнгө оруулалтын зөвлөмжүүдээ хүргээд өндөрлөнө. Тэрээс энэ тухайн сангийн тухай ярилцсан гэсэн үг. За эдлээ агуулга руу орохоос өмнө эхлээд хөрөнгө оруулалтын сангийн тухай ойлголттой болох хэрэгтэй. За бонд, хувьцаа, хүбүүц гэж байгаа нэвтрлийн хөрөнгө оруулалт гэдэг шиг хөрөнгө оруулалтын сан гэдэг бол мөн л адил нэвтрлийн хөрөнгө оруулалтын хэрэгсэл, санхүүгийн хэрэгсэл гэж явж байгаа. За мэдээж бүтцийн хувьд бол одоо санхүүгийн мэргэжлийн байгууллага буюу мэргэжлийн хөрөнгө итгэвлэн удирддаг. За олон улсад asset management компани альва санг үүсгэн байгуулдаг багтах. За тухайн сан дээр иргэд дүрх та бид нэр хөрөнгө оруулагч нар компаниуд сан руу хөрөнгө оруулалтаа хийдэг буюу иргэдээс хэмжээний сан их усүрүүдийг татан төлөвлөлдөг багтах. За тэгээд тухайн хөрөнгөө мэргэжлийн хүмүүс нь цаашаа үргийн зах зээл дээр удирдаад нөгөө хувьцаа бондондоо тархаагаа байршуулад түнсээ хөрөнгө оруулалтын өгөөжөө нөгөө хөрөнгө оруулсан хүмүүсийн өгөөжийг хүртээгээд явдаг гэсэн үг. За яг энэ утгаараа бол санд хөрөнгө оруулсан бол нөгөө талдаа сангийн нэг жишгийг авдаг багтах. Тэгэхээр яг энэ зарчмын баримт бол хувьцаат компани цэцгэлтэй бол төсөөтэй байгаа. Тэгэхээр сангийн эзэд нь бол өөртөө санд хөрөнгө оруулсан сангийн эзэдэн гэж явах нь хөрөнгө оруулалтын нэг жишг эзэмшигч гэж явна. За тэрийг удирдаг нь нөгөө мэргэжлийн хөрөнгө итгэвлэн удирдах компани багтах. За ер нь бол ингээнээр хэлбэл би одоо завгүй, сагун зах зээлийн мэдгүй, сагун тайлан мэдгүй, аль бонд дефолт риск болох гэслийн тодорхойлж чадахгүй, магадгүй аль хувьцаа өсөхийг тодорхойлж чадахгүй салбарын бос хүн. Гэхдээ би хөргийн зах зээл дээрээс мөнгө хиймээр байна гэж байгаа тохиолдолд тухайн санд мөнгөө байршуулад мэргэжлийн мөндөнд даатгаж явдаг. Тэгэхээр нэг ийм концепттойгоор анх хөрөнгө оруулалтын сан бол байгуулагдж ирсэн байгаа. Тэгэхээр Монголд харьцангуй сүүлийн үед сүүлийн 5 жил хос хөрөнгө оруулалтын сан гэж яригдж байгаа боловч олон улсад бол энэ хамгийн түгээмэл за баг Япон, Америк хөрөнгө оруулагч дээр бол хөрөнгө оруулалтын бүх хөрөнгө оруулалтын портфолио дээр байдаг хамгийн уламжлалт сонгодог хөрөнгө оруулалт явдаг байгаа. Тэгэхээр нэг ийм утгаараа бол харьцангуй эрсдэл багтай урт хугацааны хөрөнгө оруулалт гэж явдаг. За мэдээж сангийн хөрөнгө оруулалтын бодлого, хөрөнгө оруулалт таргетын хувьд бол янз бүр байгаа. Түүнээс хамаарат хөрөнгө оруулалтын өгөөжүүд бол дээш доош хэлбэлздэг байгаа. Дам бондод хөрөнгө оруулдаг, fixed income гэж сан гэж байгаа. За та бидний мэдих SP500 хөрөнгө оруулж идэг одоо Нью-Йоркийн бирж дээр ажилладаг ETF-үүд байгаа. Маш алдартай Invesco гэл. Түхэн банкны хувьцаанд оруулдаг Invesco гэдэг сангийн хэмжлэр нь хэдэн мянган нэр төрлийн сангууд баг. Бүр зах зээл унжихад түнээс хөрөнгө оруулалт өгөөж олдог боёо short position гэдэг тийм төрлийн хөрөнгө оруулалтын сангууч гэсэн байж идэг баг. За яг одоогоор бол Монголын бирж дээр ажиллаж байгаа Монголын 2 төрлийн сан байгаа. Үндэсний хөгжлийн сан, нөгөөх нь та бинд ярьж байгаа мандал ирээдүйн өсөлт сан гэж байгаа. За хөрөнгө оруулалтын сангийн тухайлаар сангийн төрөл хэлбэрийн хувьд бол хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан гэж бол явж байгаа. За сангийн нэр бол мандал ирээдүйн өсөлт Монголын хөрөнгө оруулалт MSC дээр арилжаалагч байгаа. За тухайн сан маань анх 2021 онд үүсгэн байгуулагдчихсан. Нийт 8000 хөрөнгө оруулагчаас
50 тэрбумыг татан төлөвлөсөн байгаа. За мэдээж сан маань өөрөө Монгол хуулийн төсвөлтөөр дуусах хугацаатай байгаа. Тухайн сан ч гэсэн дуусах хугацаатай. За тэгэхээр нийт 10 жилийн хугацаатай буюу 2031 онд тухайн сан маань хуулийн хугацаанд дуусаад татан буугдана гэсэн үг. За тэгэхээр одоо 6 жил болцсон байгаа. 4 жил дээр явж байгаа байх нэ. За хөрөнгө хадгалтыг бол голомт кастодиан банкн дээр хийж байгаа. За хөрөнгийг нь удирж байгаа нөгөө asset management компани болохоор Mandal Asset Management удирж байгаа. За Mandal Asset-ийн хувьд бол даатгалын 3 сан, бусад энэ нэг сангаас гадна өөр 4 төрлийн сан гэдэг нийт нэг 300 орчим тэрбумыг удирддаг. Монголд бол яг энэ төрлийн зах зээл дээр бол үнэмлэхүйс тэргүүлдэг мэргэжлийн хөрөнгө оруулалт гэж бол явж байгаа. За яагаад ингэж хадгалтыг нь голомт кастодиан банк Asset биш тусдаа хадгалж яана гэвэл нүүл хөрөнгө оруулалтын эрх ашгийг хамгаалах зорилготой. Тэгвэл та ингэ бодоод зөв хөрөнгө өрөө удирж байгаа компани тухайн нөгөө хөрөнгөө хадгалаад явбал иргэдэд янз бүрийн тайлан гаргаж болно. Тэр нөгөө хөрөнгө оруулалтын эрх ашгийг хамгаалах хүрээнд сонирхлын зөрчил одоо нэгдмэл сонирхолтой бус өөр нэг хүнлэнгийн этгээдэд хөрөнгө хадгалтын заавал хууль журмаараа заагаад өгсөн байдаг. Тэгэхээр Монгол байгаа бүх төрлийн сангууд нээлттэй хувийн сангч гэсэн заавал тусдаа кастодиан банкн дээр хадгалтаа бол хийгээ явж байгаа. Тэгэхээр энэ сангийн гаргаж байгаа цэвэр хөрөнгөний үнцний тайлан, сангийн позиц эдгээр бүх тайлан маань хадгалж байгаа кастодиан банкн дээрээс гарч байгаа. За Монголд кастодиан 3 газар голомт хаан худалдаа өгчл байгаа. Тэр нэг ингэж бол явдаг байх нь олон улсад ч гэсэн яг энэ жишээнд бол явдаг байгаа. За яг ингээд хөрөнгө оруулалтын сангийн гол функц үүрэг нь юу болоод ирж байгаа юм бол ер нь л ямар ч улсад байсан одоо иргэн үрх та бид нар цалингийн орлоготой за магадгүй компани ашигтай ажиллана гэж ямар нэгэн байдлаар активуд бол цуглараад иддэг. За тэгэхээр тухайн активыг нөгөө талд санхүүжилт хэрэгтэй, бизнес хэрэгтэй, компаниудад ихүүс хэрэгтэй тийм тал байж байдаг. Тэгэхээр энэ хоёрын дунд нөгөө хөрөнгө оруулалтын менежментийн компани гэж яриад байгаа asset management компани чинь активыг нь тухайн хөрөнгө оруулалт хэрэгцээтэй тал руу шилжүүлж өгдөг буюу нөгөө та бидний яриад байгаа хөрөнгөний зах зээл дээрх хөрөнгө оруулалтын тэгшварлтыг гүйцэтгэдэг хамгийн чухал оролцогч нарын нэг бол яалч бай тухайн компани болж идэг байгаа. Тэгэхээр нэг энэ үрээнд бол олон улсад asset management компани ийм нэр төрлийн үүрэгтэй чухал үүрэг функцийг бол гүйцэтгэдэг байх нэ. Тэгэхээр бол мэдээж хөрөнгө оруулалт авж байгаа нөгөө компанид бол урт хугацааны тогтвортой санхүүжилтийг авчна. За хөрөнгө оруулсан сангийн эзэд бол мэдээж ирээдүйн одоо хөрөнгөлийн сан, ирээдүйн тэтгэврийн сан байдлаараа мэргэжлийн өмсөн тогтвортой хөрөнгийг өсгөөд явж идэг байх нэ. Тэгэхээр компанитай ашигтай, хөрөнгө оруулагчтай ашигтай, гурван талын ашигтай тэр нэг ийм том давуу талтай гол функцтэй байх нэ. Та бүхэн өөрийнхөө бодо барьдаг Apple ч юм уу, Toyota ч юм уу эдгээр компаниудын хувьцаа эзэмшлийн бүтцийг нь вебсайт дээрээс хараад үзээч одоо хувь хүн дээр 30%, 40%, 50% гэж явдаггүй байгаа. Дандаа хөрөнгө оруулалтын менежментийн компани нөгөө BlackRock, JP Morgan, за бидний яриад байгаа Warren Buffett-ийн Berkshire гэл сангууд 1-2 за ихтэл 5-10% эзэмшээ явж идэг. Тэр нөгөө том компаниуд дээр хөрөнгө оруулалтын сан хөрөнгө оруулалтсан сангийнхнаар ингийн иргэдэн байгаад түнсийн хөрөнгө оруулалтын өөжөө хот хугацаанд тогтмол хүртээд явдаг тийм ач холбогдолтой гэж бол хэдлээл ойлгох нэ. За өрсөлдөлөд агуулгах дээр хахад бол одоогийн байдлаар хөрөнгө оруулалтынтай бол 7,000-аас 8,000 орчим бол байгаад байгаа. За тухайн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын бодлогын хувьд бол тогтмол өгөөжтэй үн цаас мөн банкны хувьцаанд хөрөнгө оруулах үндсэн хөрөнгө оруулалтын зорилго бодлоготой бол ажиллаж байгаа. За баруун тал дээр pie graph дээр яг одоогийн байдлаар буюу за сангийн 9 сарын 20-ны өдрийн тайлан гарах хөрөнгө оруулалтын портфолио задаргаа нь бол харагдаж байна. За ингээд тараа бол сан маань өөрөө анх 4 жилийн өмнө 50 тэрбумаар ахилж байсан. За одоо эдгээр хөрөнгө оруулалт дээр байрсаар өссөөр байгаад нэг 75 орчим тэрбумын одоо үнэлгээтэй болсон ба цэвэр хөрөнгөний үндэс нь. За ингээд харцвал 75 тэрбумын нэг 25 орчим хувь нь компани хувьцаан дээр байршиж байгаа юм байна. За 75-ын 25 гэхээр чинь ойролцоогоор 18-19 орчим тэрбум төгрөг нь хувьцаан дээр байх. За үүний хувьцааны хол дийлэх хувийг нь 70% нь нөгөө та бид нэмж байгаа хаан голомт төрийн банк гэдэг топ банкуудын хувьцаа бүрдүүлж. За үлцээг топ 20 дээр багтах апо тэргүүдийн хэд хэдэн компани бол тухайн банк дээр бүрдүүлж байгаа. За нөгөө талд хамгийн гол нь компани бонд буюу одоо хөрөнгө оруулалтын сангийн дийлэх хувийг, позицийн дийлэх хувийг бүрдүүлж байгаа 70% буюу 50 тэрбум дээр нь бондын багц байх нь. За хэд хэдэн төрлийн бондууд байгаа. За үүн дээр бол хөрөнгө оруулалтын үнцээс 10%-ийг нь за 80-90%-ийг нь компани бондууд эзэлж байгаа. За яг сангийн ингээ хөрөнгө оруулалтын бүтц дээрх, позиц дээрх хэдүүлээ үүрэг ролыг нь хараад үзвэл яг Mandal ирээдүйн сангийн тогтвортой жиг төсөлтийг нь тухайн бондын багц бүрдүүлээд явахаар байгаа. Хувьцааны багц бол харьцангуй ирээдүйн цаашдын өндөр өсөлтийг нь хангаад явах. За мэдээж банкуд учраас жил болгон бол ногдлол шиг бол өгөөд бол явж байгаа. За нэг 7% нь мөнгөний захын хэрэгсэл буюу уян хадгаламжийн сертификат
богино хугацаатай хадамж зэрэг бүтээгдэхүүнд бол бүрдүүлсэн байгаа. Тэгэхээр нэг нийт 75 тэрбум маань эдгээр хөрөнгө дээр яг одоо бол байшаад бол явж явах нэ. Ягаад мөнгөний зах дээр 7 байршуулж байгаа гэдэг нь сан бол мэдээж энэ үрээнд одоо тодорхой хэмжээний хүрэх чадрыг бол хангаж явах ёстой байгаа. Тэгэхээр магадгүй одоо юу гэдэг шинэ хөрөнгө оруулалтын хямд хувьцааны боломж гарч ирлээ. Эсвэл нэг бондыг нөгөө бонд руу зөөх хооронд сан дээр тодорхой хэмжээний хүрэх чадвар өндөртэй бэлэн мөнгөтэй ойрхон хөрөнгүүд байж байгаа ёстой. Тэгэхээр нэг энэ утгаараа бол богино хугацаатай хадгаламж, уян зэрэг хадгаламжуудад альва сангууд бол тодорхой бараал байшуудад бол явж идэг байх нэ. Гэтэл аль талдаа бас нэг 70 орчим хувийн компани бондууд бэрт болж байгаа. Бид нар бол сайн мэдж байгаа шүү дээ. Компани хаалттай бонд бол одоо зах зээл дээр нэг 19.5-тай, нээлттэй бондууд нэг 19 орчим хувийн хүүтэй байгаа. Тэгэхээр нөө та бидний авж байгаа нөгөө бондууд дээр чинь маш олон төрлийн бонд дээр тархааж байршуулсан байгаа. Нөө мэржлийн хүмүүс нь кэшлүүдөө уйлдуулад эрсдлийг нь тархах үүднээс хэд хэдэн бонд хувьцаан дээр байршуулсан гэж та бол ойлгох нэ. За тэгэхээр нэг сангийн гол үүрэг, концепт, за asset management компани функц нь одоогийн MFG-ийн хөрөнгө оруулалтын позицийг иймэрхүү байдалтай байх нэ. За үргэлжлүүлээд хэдлээ хамгийн гол хэсэг буюу тухайн сангийн ханшийн мэдээлэл рүү орцгох. За энэ бол өнөөдрийн слайдын бол хамгийн гол хэсэг нь байгаа. За яг одоо ингээд хараад үзвэл би төрүүлж бирж дээр 2 сан арилжаал гэж байгаа. Үндэсний өвсөлт болон мандал ирээд өсөлт гэдэг. За баруун талын график дээр 2021 оны 8 сар тухайн сан маань анх эхэлж исэн буюу өнөөдрийг хараад үзвэл нийт 4 жилийн хугацаанд нөгөө ханшийн түүхэн график нь энэ дээрс бол харагдчихна. За ногоонгийн график дээр бол цэвэр хөрөнгийн үн цэнээр харагдчихна. Хөхөнгийн график дээр бол яг одоо 905 дээр 929-ны хашаа 9 сарын 29-ны хашаар бол 905 дээр хаагцсан нөгөө бирж дээрх арилжааны ханш нь харагдаж байгаа. За саарл өнгийн энэ дээр нөгөө арилжааны волюм буюу хитгэн харагдаж байна. За энэ дээр хэдлээ хөрөнгө оруулалтын санд та хэрэг хөрөнгө оруулалт хийсэн бол 2 төрлийн ханшийг бид нар маш сайн ойлгож явах хэрэгтэй байна. За арилжааны ханш гэдэг бол та бүхэн мэдж байгаа шүү дээ. Хэрвээ одоо тухайн хувьцаа эрэлттэй хөрөнгө оруулагчид эрэлттэй байх тусам авах тусам бирж дээрх эрэлт нээлтээрээ тухайн ханш нь өсөж явж идэг байгаа. Үүнтэй адилхан тухайн сан маань бирж дээр арилжаалагддаг учраас яг энэ зарчим дагуу тухайн санг хэр зэрэг хүмүүс авъя гэж хэр зэрэг эрэлттэй байна төдий чиний ханш нь өсөж явна гэсэн үг. Тэгэхээр нөө бирж дээр өгч байгаа авах зархын захиалгын эрэлт нээлтээр тогтдог ханш гэж бол ойлгож болох нэ 905 гэж 9 сарын 29-нд хамгийн сүүлийн ханшаар бирж дээр өнөдөр авахд тийм байсан ба. За нөгөө талд хөрөнгө оруулалтын сангийн одоо та санд хөрөнгө оруулсан хэрэг хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа бол харах хэвээр арилжааны ханшаас илүү харах хэвээр хамгийн гол үзүүлэлт буюу цэвэр хөрөнгийн үн цэн гэж ойлголт байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр би түрүүс нөгөө тухайн сан дээр ч яг одоо маш олон төрлийн бондууд хувьцаанууд байгадаг гэж чинь. Тэгэхээр эдгээр бондуудын орж ирсэн хүү одоо хоригдлогдсон байгаадгаа бонд хүмүүцүүдийн хүүнүүд за хувьцааны авсан нөгөө ханшийн зөрүү хөрөнгө оруулалтын өгөөж магадгүй ногдлын ашигын авлага зэргүүдийг бүгднгийн яг одоогийн зах зээлийн үнэлгээгээр нь бондыг бол акрес суурьтайгаар нь бүртгээд эдгээр хөрөнгүүдийн яг бодит үнэлгээ нь хэд байгаа юм бэ гэдгийг нь илэрхийлж байгаа гэсэн үг. За энэ дээр 1495 буюу 1500 гэрч 1500 гэд заасан байгаад байна. Юу гэхээр нөгөө 75 тэрбум байгаа. 4 жилийн өмнө 50-таа эхэлж исэн. За 4 жил өссөөр хагаад 75 тэрбум болчихсон. Түүнийг нэг жирхийн тоондоо боёо нөгөө 50 сая анх 1000 төгрөгтэй энэ маань гарч ирсэн байна. Нэрлсэн үн 1000 төгрөгөөр 50 сая нэг жирх гарч ирсэн байна. Нөгөө одоо байгаа позицио 50 саяда хуваачингууд нэг жирхэд хэр тэр тухайн сангийн цэвэрнгийн үнц нь ногдож байгаа байв гэдэг үнэлгээг нь харуулж идэг гэж бол инженеэр л хэлж байна. Тэгэхээр ингээд харангууд бол 1500 тай байгаадах. За гэтэл ингээд зах зээл дээр 905 дээр арилжаалагч идэг. Угтаа бол олон улс дээр бол энэ хоёр маань нэгт ойролцоо явж байгаа хэвээр. Яг ижилхэн тийм одоо Монгол шиг зөрүүтэй бол явж байгаа хэсэг. Яг ижил явж идэг. Цэвэр хөрөнгөний үнц нь 1500 байгаа бол нөгөө талд арилжааны хашин ч гэсэн 1500-аар явж идэг. За зөв яагаад ингээд Монголд ингэж амар зөрүүтэй хямдаар үнэлэгдээд байна гэвэл нөгөө л хувьцаан дээр ч яг тийм байдаг. Хичнээн сайн компани байгаад үнэлгээ нь ямагт хямд зарагдчихдаг. За ингээд сан дээр харуул одоо ч баг цэвэр хөрөнгөний үнц нь зах зээлийн хашаасаа баг одоо зах зээлийн хашин цэвэр хөрөнгөний үнцээс 39% дискаунттэй маш хямдалтай зарагдчих. За үүний гол шалтгаан бол зах зээл дээр урт хугацааны мөнгө байдаггүйтэй холбоотой. Нөгөө талдаа Монголын хөрөнгөний биржийн арилжааны идэх волюм бага байдагтай бол холбоотой байгаа. За энэ дээр нэг давуу тал байгаа. Хувьцаат компанийн хувьд бол магадгүй тэр компанийн зах зээлийн асуудалтай холбоотойгоор урт хугацаанд ингээд хязгааргүй учраас мөнхийн хямд үнэлэгдээд яваад иж болж байна. Хөрөнгө оруулалтын сангийн хувьд нэг давуу тал нь энэ сан маань өөрөө дуусах хугацаатай буюу 2031 оны 8 сард татан бөгдөнө. За татан бөгдөх үед яах вэ гэхээр сан тухайн одоо
хөрөнгө оруулсаар хагаад яг сангийн анхны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөр бол 10 жилийн дараа 50 тэрбум маань нэг 150-аас 200 тэрбум болох төлөвлөгөөтэй байгаа. Зорилт өгөөж дээр нь тооцоод үзвэл. Тэгэхээр 31 онд бол тухайн цэвэр хөрөнгийн үнцээр нэг жилийн тоондоо хуваагаад бэлэн мөнгөөр үнцэндээ задарчин гэсэн үг. Тэгэхээр бид нар эндээс юу гэж орох вэ гэхээр тухайн сан бол яг одоо байгаа 1495 гэдэг маань өөрөө нөгөө хувьцаат компани бодит үнэлгээ гэхээс илүү яг энэ бол бодит кэш олох хөрөг чадвар өндөртэй цэвэр хөрөнгийн үнц нэ гэж бол ойлгож болох нэ. Тэгэхээр ингээд хараад үзэнгүүд бол ханш бол одоогоор зах зээл дээрээс 40% хямдралтай буюу маш хямд үнээр зарагч байна. Дискаунт арилжаал гэж байна. За тийм учраас хөрөнгө оруулалтын та бидний одоо баг лайв болгон дээр ярьдаг дагуу хөрөнгө оруулалтын алтан зарчим бол та хөрөнгө оруулалт төрөлжүүлэх ёстой. Авж байгаа хувьцаа авж байгаа хөрөнгө оруулалтын сан маань таны төлж байгаа зах зээлийн ханшнаасаа илүү бодит үнц нь хямдхан үнэлэгдсэн байх ёстой. Үүнийг value хөрөнгө оруулалт гэж байгаа. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалт хувьцаанд аваад энэ өөрөө хамгийн үргэлжтэй гэдгийг бид нар та бүхэнд одоо зөндөө хэлжсэн байна. Тэгэхээр энэ хүрээнд бол тухайн сан бол яг одоо бол маш өндөр value буюу under value зах зээл дээр бол хямдхан үнэлж байна. 39% хямд үнэлгээтэйгээр. За нийт 8 маань өөрөө 75 тэрбум болчихсон байгаа. За энийг нөгөө 50 сая даваангууд 1500 гарч байна. За яг зах зээлийн үнэлгээ бол хараад үзвэл 45.3 тэрбумт харагч байна. За арилжааны ханшийн хувьд бол нөгөө бирж дээр авч зарагддаг ханшийг хараад үзвэл нэг сүүлийн 52 7-ны ханш нь бол нэг 800-аас 1200-тай харагч байна. За арилжааны волумын хувьд бол хараад үзвэл нийт 4 жилээр наруул нэг өдрийн дундаж арилжаа нь 20 орчим сая төгрөгтэй байгац. За оны эхнээс сар бол нэг 25 оны нийт арилжааны дунд чинь нэг өдөрт 8 орчим сая төгрөг байгаадах. За тэгэхээр яг ингээд санд хөрөнгө оруулж байгаа танд эсвэл санд эзэмшээд 31 он хүртэл эзэмшиж байгаа танд бол яг үндэ энэ арилжааны идэх зах зээл дээр байгаа ашиг төдийлөн бол ач холбогдолгүй байгаадах. Хамгийн гол нь сангийн нөгөө бодит хөрөнгөний чинь үнцний өсөлт буюу цэвэр хөрөнгөний үнцний харгалзтай байгаадах. Яг одоо та сан хэрвээ одоо эзэмшээгүй магадгүй урт хугацаанд 2031 он хүртэл харьцангуй урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх боломжтой тийм мөнгөө нэг актив байгаад бол яг одоо 40% хямдралтай байвал танд хөрөнгө оруулалт хийх нь бол зөвлөж байна. Яг л нэгт value байна. Хоёрт бол тухайн сангаас бол мэдээж харьцангуй урт хугацааны хөрөнгө оруулалт гэдгийг болно гэдгийг та ойлгох хэрэгтэй байгаа. За дараагийн слайд руу ороод үзвэл сангийн гүйцэтгэл болон цаашдын 6 жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг босоо банан граф дээр бол харуулсан байгаа. Энэ 10 жилээр бол дагна харагдаж байна. За ингээд хараад үзвэл 21 онд анх 50 тэрбум сангийн нэг жирхийн үнэлгээ маань 1000 төгрөгийн нэрсэн үнээр олон нийтэд гарч исэн тухайн ашаар бол эхэлж исэн байгаа. За өнөөдөр 2025 оны 10 сар буюу одоо 9 сарын сүүлийн тайлангаар хараад үзвэл нийт одоогийн байдлаар нэг 75 орчим тэрбумын үнэлгээтэй болчихсон байгаа. Сан маань нөгөө бонд хувьцаагаараа өссөөр байгаа. За сан дээр хөрөнгө оруулаад энэ хугацаанд бол сангийн хөрөнгө оруулагч одоо санд хөрөнгө оруулсан нэг жих эзэмшлийн жил болгоны хурлаар бол одоогор бол сангаасаа орж исэн хөрөнгө оруулалтын өгөөжөөр ногдол шиг байдлаар бол одоогор бол тараагүй байгаа. Эх жилийн хугацааны ногдлын төлөлтийг гэсэн жил болгон дээр бол мэдээж хувьцаат компани цэцэглэлийн дагуу санд хөрөнгө оруулсан нэг жих эзэмшлийн хурлаар бол тэрийг ярилцаад бол шийдвэр нь гараад бол жил болгонд бол явнаа. За яг одоогор бол 8500 төгрөгийн үнэтэй. За нийт 4 жилийн хугацаанд өгөөжийг нь хараад үзвэл үндсэндээ нэг 50% өгөөжтэйгээр ажилласан байгаа байна. За эх жилийн хугацаанд бол тухайн сангийн сан анх үүсгэн байгуулагчдаа танилцуулга дээрээ туссан дагуу ер нь бол жилийн зорилт өгөөж маань одоо нөгөө бонд хувьцааг аваад түүнээс олох хөрөнгө оруулалтын өгөөж маань нэг 14-өөс 15% зорилт өгөөжтэйгээр гэж үздсэн байгаа. За 50 тэрбумыг 10 жилээр буюу одоо жил болгоны орж исэн хөрөнгө оруулалтын ашиг өгөөжөөсөө эргэж түүнийг хөрөнгө оруулалт хийгээд явбал нийлмэл хүүгийн тооцоолоор харуул самаа нэг 10 жилийн хугацаанд нэг 200 тэрбум дээр татан буугдана гэдэг төлөвлөгөөтэйгээр бол ажиллаж байгаа. За одоо бол нэг 4 жил дээр нэг 75 болчихсон. За үлдсэн одоо 6 жилийн хугацаанд бол тухайн сан маань анхны төлөвлөгөө дагуу 200 тэрбум хүрэхэд бол нэг 200 тэрбумын түвшинд ажиллахын тулд бол нэг шаардлагатай өгөөж бол нэг 17 орчим хувьтай жил болгон ажиллаж байна. Тухайн орчсон өгөөжөө эргээд нөгөө нэг хөрөнгө оруулалт хийгээд нийлмэл хүүгийн зарчмаар ажиллаад явбал нэг 200 тэрбум дээр хүрэхээр төсөөлөгдөж байгаа. За яг хуу бодвол дээр бол мэдээж энэ бол зүгээр зорилт өгөөждөр тулгуурласан зүгээр төсөөлөд байгаа. За мэдээж одоо байгаа 75 тэрбум маань магадгүй юу гэдэг жилийн зорилт өгөөжөөр 14-15% дээр ажилласан тохиолдолд бол сан маань магадгүй 31 онд 150 тэрбум буюу яг одоо нэг жирэх дээр буулгаад дээр бол 4000 ш магадгүй 3200 3300 зэрэг бол савлах бол боломжтой байгаа. Эдгээр маань зүгээр эрхчлүүдийн бол төсөөл гэдгийг та бүхэн ойлгох нь бол зүйтэй. За тэгэхээр аль талдаа байсан хамгийн гол нь бидэрт яг одоо байгаа
1500 төгрөгийн бодит үнцэнтэй зүйлийг 905 төгрөгөөр худалдаж авч байгаа боيو undervalued байгаа учраас та магадгүй сан 200 тэрбум дээр задарсан ч тэр магадгүй одоо юу гэдэг 150 тэрбум боيو таны одоо 900 авсан зүйл маань 3200 дээр задрахад бол таны жилийн өгөөжийг ингээд уруулаа тооцоод үзвэл аль ч талдаа 20%-ээс дээш өгөөжтэй гарахаар тооцоолтой байгаа. Яа тэгвэл 40%-аар хямд үнэлгээтэй та яг одоо бодит үнэлгээс нь маш хямдаар авч байгаа учраас 20-оос дээш өгөөжтэй гарч байгаа. За самайн зорилттой өөрөө бүр 200 тэрбум дээр хүрсэн тохиолдолд та бүр энэ жил болгоны эрт 6 жилийн хугацаанд жил болгоныг 25-аас дээш хувийн өгөөжтэй ажилласан гүйцэтгэлтэй гарахаар бол төсөөл тооцоолтой байгаа даа. Тэгэхээр бол 25%. За жил болгон 20%-ээс дээш тогтвортойгоор хөрөнгө оруулалт өсгөн гэдэг бол энэ бол маш өндөр өгөөж юу. Яг одоо биржийн бас чинь өөрөө 19% хүүтэй байгаа дан бонд чинь. Хувьцаат компаниуд бол янз бүр одоо гүйцэтгэлээд тэр нэг ийм ирээдүйд боломжтой зах зээл дээр хямд үнэлэгдээд байгаа учраас бид нар бол яг одоо value буюу хөрөнгө оруулалт их buy recommendation-ыг бол ийм үнэлтэйгээр бол хүргэж байна. За дахиад зөвлөхөд бол мэдээж хөрөнгө оруулалтын сан бол олон улсын дээр Монголч тэр харьцангуй урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалт ирээдүйн найдвартай актив гэж явдаг байгаа. Эрсдэл багт маш олон төрөл тархан байршуулдаг мэргэжлийн үдэнд даатгаж байгаа. За энэ утгаараа бол та яг одоо хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргаад хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол харьцангуй урт хугацааны хөрөнгө оруулалт гэдгийг та ойлгох хэрэгтэй. Магадгүй 5 жил 6 жил ашиглахгүй түүнийг эргэж одоо үгтэй жил болгоно ногдлоо шиг аваад тахгүй оржсэн хөрөнгө оруулалтын өгөөжөөр дахиж хөрөнгө оруулалт хийгээд тийм урт хугацааны хөрөнгө оруулалт гэдгийг та бүхэн сайн энэ дээр ойлгох хэрэгтэй байгаад байгаа. Тэгэхээр санаа нь бол ер нь нэг 5 6 жилийн настай мөнгө байгаад бол яг одоо бол 905 гэдэг маш хямдхан ханш дээр авахыг бол би бол танд шууд бүрэн бол зөвлөж байна. За би бол өөрөө хувьдаа ч гэсэн мандал ирээдүйд хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийгээд жил болгон одоо бодит үнцнээс нь хямдхан зах зээлийн ханшаар нь 800 900 мянга дээр ингээл сар болгон хамаал явж идэг багт. Яг л сан маань 31 онд цэвэр хөнгөн үнцээр л татан богдно. За одоо энэ дээр юу болох вэ гэхээр за яг хуу мэдээж мандал asset management компани бид нар болохоор мандал capital market компани бид нар бол тусдаа компаниуд яг эдгээр лайв маань эдгээрийг бэлтгэсэн слайдын мэдээлэл маань public мэдээлэл дээр сангийн тайлан дээр үндэслэн сангийн зорилт өгөөж дээр төсөөлсөн ирээдүйн төсөөл таамаг тооцоолууд бол байгаа даа. За бидний зүгээс бол мэдээж хараат бусаар хөрөнгө оруулагчтанд хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад нь мэдээллийн шинжтэйгээр зөвлөгөөний шинжтэйгээр бол хүргэж байгаа. Энэ нь ямар нэгэн альва тийм амлалт баталгаа бол ерөөсөө бол биш ээ. Тэр таны шийдвэр гаргалтанд мэдээллийн шинжтэй хүргэж байгаа гэдгийг та бүхэн сайн ойлгоо. За тэгэхээр нэг өнөөдрийн слайдын хувьд бол агуулга нэг л иймэрхүү байна. За ингээд өнөөдрийн агуулга өндөрлөө.